Өнөөдөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Цусхий тулаан шатрын нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар итгэл таах герман чанар хит их болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бекутан Kids маань ивент гэж ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 хүсээ хостолгоноор та бүхэндээ хүрдэг. За студид шатрын стример, шатар сонирхогч Аги болон хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. За өнөөдөр дэлхийн аварга болсон анхны хятад хүний тухай өргийнхэн тухай тий ярилцах гэж байна. Бас тун саяхны явдал шүү. За тийм шүү. За өдрийн мэндэ. Урнаадаа болон нийт үзэгчтэй сайхан өдрийн мэндийг хүргэе. За тэгээд энэхүү өрг маань бол тийм 2023 онд бол тоглогдсон өрг юм аа. За 23 оны иргэд 4 сарын 30-ны өдөр тоглогдсон өрг юм байгаа юм. За яг энэ өдөр яг юу болсон бэ гэхээр шатрын дэлхийн аварга шалгалт тэмцээн бол болсон байгаамаа. 23 оны 4 сарын 7-оос 4 сарын 30-ны өдрүүд бол Казахстаны Астана гэж хотод бол энэхүү тэмцээн болсон байгаамаа. Тэгээ хоёр тамирчин тоосон байгаа. Дин Лерен тэгээд Оросоос болохоор Ян Непомнячти гэж хоёр тамирчин бол тогсон байгаа. За тэгээ энэхүү тэмцээн бол маш их өрсөлдөөнтэй болсон мэдээж. За тэгвэл энэхүү тэмцээнд болохоор Магнус Карлсон бол оролцоогүй. За ерөнхийдөө бол Магнус Карлсон бол тухайн үед дэлхийн аварга бол 21 он дэлхийн аварга хамгаалаад тэгээд 21 онд тэмцээн дуусна дараа бол ерөнхийдөө бол ФИДЕ гэж байгаа тий. Олон улсын шатрын холбоонд бол би ингэж дахиж аварга хамгаалахгүй гэж бол өөрөө сайн дураараа тийм хэлсэн байгаа. Тэгээ би яг 23 оны тийм дэлхийн аварга тэмцээн дээр би бол оролцохгүй. Тэгээ би хамгаалахгүй гэж хэлсэн байгаа юм. За тиймээс тухайн үед болохоор тийм өрсөлдөгчийн тэмцээн гэж болдог шүү дээ тий. Кандидат тэмцээн гэдэг тэр тэмцээнээс шалгарсан 1-2 дугаар байранд орсон хоёр тамирчин буюу саяны ярьсан те хятадын тамирчин байгаа Дин Лерен тэгээ орсон тамирчин Ян Непомнячти хоёр бол хоорондоо тоглосон юм а гэсэн үг. За иймэрхүү зүйл болсон байдаг. За Магнус маань тийм яагаад болчихвоо? Энэ дотроос урнаа юу гэж бодож байна? Сонссон зүйл байгаа юу? Харин сонсоогүй. Нөгөө дэлхийн аварга гэхээр дэлхийн хамгийн мундаг шалгарх хэрэгтэй гэж бодоод байна шүү дээ. Тэгээд яагаад болсон бол өөрөө ямар нэг эрүүл мэндийн юм уу шалтгаан биш бол хэрвээ өөрөө тэрийг сонгосон бол маш сонирхолтой байна. Тий. За ямар нэг тийм эрүүл мэндийн шалтгаан байхгүй. Тэгээ Магнус Карлсон бол ерөөдөө зүгээр уйдсан гэсэн. Уйдсан. Арич тийм биш байлгүй гэж бодсон. 2013 онд дэлхийн аварга болсон шүү дээ. 13 онд Энтгийн Вишванатан Ананд гээд тамирчин ялаад тухайн дэлхийн аваргыг бол ялаад дэлхийн аварга болсон байгаа юм. Тэгээд өнөөг тийм үнэмлэхүй дэлхийн аварга те болсон байгаа юм. Тэгээд Магнус Карлсон бол ер нь бол 21 онд яг өнөөдрийн энэ шинэ тэмцээн дээр те өнөөдөр ингээд 23 оны тэмцээн дээр тоглож байгаа Непомнячтиг бол 21 онд ялаад дэлхийн аваргын зодлоо бол бас дахин нэг удаа хамгаалаад за тэгээд бол өөрөө хэлсэн байгаа яг энэ хөдөлгөөний аваргын тэмцээнд бэлдэн гэдэг бол айгүй олон сар жилийн бэлтгэл байдгаа маш олон цагийг бол те өргийн ард сууж онол үзэж давтаж бэлтдэгэ хүн бол маш их ядардаг те тэгээд Магнус Карлсон хэлсэн байгаа те за намайг яг миний үеийнхнээс бол намайг тэг ялах хүн байхгүй байна. Манай дээд үеэс бол ялах хүн угаасаа байхгүй. Яг одоогоор манай доод үеэс намайг ялах хүн байхгүй байна. Ер нь хинч ялах. Хинч намайг ялахгүй байна. Тэгээ тухайд хэлжсэн байгаа. Хэрвээ ингэдэм өрсөлдөгчийн тэмцээн гэж боддог шүү дээ. Энэ тэмцээн яг тухайд 22 онд болсон байхгүй. Тэгээ энэ хүү тэмцээнд хэрвээ Алиреза Фирожа гэдэг тамирчин байдаг байхгүй. Францын энэ тамирчин хэрвээ тийм шалгараа гарч чадах юм бол би бол 23 онд бол аварга хамгаалж тоглоно. Энэ тамирчин хэрвээ тоглохгүй бол би тоглохгүй гэсэн байгаа. За тэгээд ямар ч юм бол 23 онд бол тийм Алирежо Фирожо бол шалгараагүй байна шүү дээ. Яг өнөөдрийн өргийн тайлбарлах гэж байгаа Дин Лерен болон Ян Непомнячти хоёрыг шалгарсан байгаа. За тиймээс Магнус Карлсон за би боллоо гэсэн байгаа. За тэгээ албан ёсоор бол ингээд тоглохоо болсон байгаа. Дэлхийн аваргын тэмцээн аваргын цолноос бол аварга хамгаалахаас бол татгалзсан байгаа гэсэн. За тийм маягаар бол энэхүү хоёр тамирчин бол хоорондоо тоглох боломж бүрдсэн юм а гэсэн. Тэгэхээр тэгээ ерөөдөө тийм 23 оны энэ 4 сард бол хятадын тамирчин байгаа Дин Лерен бол дэлхийн аварга болсон байдаг. Тэгэхээр ерөөдөө өмнөх аваргыг хожиж аварга болоогүй гэсэн үг байна шүү дээ. За иймд шинэ тохиолдол өмнөх түүхэнд бол тийм 2-3 удаа бол болсон байдаг. За хамгийн ихний тохиолдол болохоор тийм Алёхин гэж дэлхийн аварга байгаа тийм Александр Алёхин гэдэг. За энд Алёхин аварга болохоор тийм дэлхийн аваргын тэмцээнээс өмнө бол нас барснаар Максиев бол тухайн дэлхийн аваргын тэмцээнд бас өөр нэг хүнтэй өрсөлдөөд ялжсэн байдаг. Хоёрт нь болохоор бидний мэддэг Бобби Фишер. Бобби Фишер болохоор
75 оны тэмцээнлэгөө өөрөө очиагүй, би тоглохгүй гэдээ очиагүй. Тэгээд Анатолий Карпов бодлого аврах болж исэн байдаг бол одоо 23 он болохоор Магнус Карлсон би тоглохгүй гэсэн үндсэн дээр бол энэ хоёр тамирчин тоглосон байгаамаа гэсэн үг. За би та бүхэндээ болохоор энэ хоёр тамирчныхаа намтрыг товчхон яриад өгшээ. Яг намтар биш яг гол юм юм те. За Непомняч болохоор Непо гэж дууддаг. За Оросын тамирчин супер их мастер гэж явдаг. За энэ хоёрын одоо тэмцээн болохоор яасан бэхээр эхний одоо 14 өрг. Ер нь бол тийм бод стандарт цагийн 14 өрг гэдэг байхгүй юу? Стандарт цаг гэдэг нь болохоор 120 минуттай гэсэн үг. 120 минут буюу 2 цагийн одоо нэг хүнд л 2 цаг ба гэсэн үг. Нөгөөнд бас 2 цаг те. Талдаа ийм 2 цагийн юутай байдаг. Тэгээ эхний 14 өрг дээр хоёр тал маань болохоор хинж хожилцоогүй оноо яг адилхан оноотой бол яваад. За тэнгуүл болохоор эхний 14 өрг стандарт цагаар бол хожилцохгүй байх юм бол хугацааг надад багасгадаг байгаа тийм одоо. Тэрийг болохоор тийм одоо хайнаа агалах буюу 25 минут 10 секундын нэмэгдэлтэй тийм одоо формат руу шилждэг. За тэгээд энэ одоо 25 минут 10 секундын формат дээр эхний 3 өрг дээр нь бас хоёр талд маань хоёлаа хандсан ба тэнцсэн байгаа. За тэгээд эхний 14 өрг бол хайнцаад за тэгээд тэрний дараа болохоор хугацаа нь багасгадаг байхгүй юу. За стандарт цагаар хожилцохгүй байх юм бол илүү тийм арай өөр форматаар тоглоё тийм rapid те. За тэгээд 25 10 секунд дээр эхний 3 өрг бол хоёр талд маань тэнцээд дөрөвдөг өрг дээр нь дэн лерэн бол хоцсон байгаа юм. Яг тэр одоо хоцсон өрг гэсэн үг. Тэгээ хожоод ирэхэд ингээд юм бодож чадрын дэлхийн авраг цолтой болж байна гэсэн үг. За Непогийн хувьд болохоор нэг одоо факт гэх юм бол Непо маань 21 онд Магнустай тоглоод 23 онд болохоор одоо хятад тамирчинд дэн лерэндээ бол тоглосон ба гэсэн үг. Хоёр удаа шалгаж гарч ир тоглосон байдаг. Тэгээ хоёрын дээр нь тийм одоо хожигдсон. Тэгэхээр жоохон тийм азгүй юм шиг те. Ер нь жоохон харамсалтай юм шиг тийм одоо үйл явдал болж ижээ гэсэн үг те. Тийм байна. Дандаа яг тий тулж ирэл унаад идэм биш. Тий. За хятадын тамирчингийн хувьд болохоор Аз ТВ-с гарсан одоо 3 дахь дэлхийн аварга байгаад байгаа. Тэгээ анхны одоо хятад ингээд тийм дэлхийн аварга байгаад байгаа гэсэн үг те. За ийм одоо яг тийм одоо хоёр тамирчин бол хоорондоо тоглосон байна. Хоёулаа болохоор супер их мастер 2700-аас дээш тийм чансаатай. Тийм хоёр супер их мастер гэсэн үг те. Тэгээ энэ өргийг одоо бүгдээрээ үзэж байна. Энэ өрг бол яг тухайн тэмцээний 23 оны дэлхийн аваргын тэмцээний хамгийн сүүлийн өрг байсан гэсэн үг. Тэгээд энэ өрг дээр одоо хятад тамирчин болохоор хар талаас хожсноороо дэлхийн аварга болж ижээ гэсэн үг. Энэ өргийг бүгдээ харъя. Тэгээ сүүлдээс бүгдээ өнөөдрийн тайлбарын төгсгөлөөр бүгдээ нэг бяцхан бичлэг үзнэ. Яг тэр одоо ингээд тийм дэлхийн аварга болж байгаа тэр торгон агшныг бас та нартаас тийм харуулж бодож байна. Аз ТВ-с ердөө 3 дахь нь юм байна тий. 3 дахь нь Энэтхээс нэг. За одоо дэн лерэн байна. Нэг нь за энэтхээс бол нэг байдаг. За тэгээд хоёрт нь болохоор тийм одоо Узбекс байдаг. Тэгэхээр тэр нь 2000-ад оны ихэнх үед байдаг байхгүй юу. Тэр үед болохоор бас тийм одоо ФИДЕ буюу олон улсын шатрын холбоо маань ингээд хоёр хуваагдсан байсан гэсэн үг. Хуваагдсан байсан болохоор тухайн үеийн аваргуудыг бас яг тийм албан ёсоор тооцдоггүй. За хоёрт нь Узбек хүн байсан. Гуравт нь болохоор одоо энэ хятад тамирчин ба дэн лерэн. Тэгээ дараа бас дахиад нэг тамирчин байгаа. Энэтхээс Домражук гэж. Энэ маань болохоор тийм 24 он дэлхийн аварга болсон байдаг гэсэн үг тийм. манай Азууд амжилт үзүүлэхээр бас ер нь баяртай байдаг те. Аз нүүр гэдэг шиг. За нэвтрүүлгийн ивэн итгэгчээр ихтгэл таах герман чанар хэд их хамт олон маань ажиллаж байна. Тэгээд тавилгын хамгийн хэдлэгэнд ордог хэсэг бол нөгөө нуус, шургуулганы зам. За энэ хоёр л өдөр бүр нөгөө онгоо чаагдах жинхэнэ үүргээ одоо ингэж биелүүлж идэг. За нөгөө талаар хүн бүр гэртээ бас тав тухтай байхыг хүсэж байна. Тэгээд харин жинхэнэ тав тух гэдэг нь гой харагдахаас гадна дуу чимээгүй, зөөлөн хөдөлгөөнтэй олон жил асуудалгүй ашиглагдахыг бол хэлж байна. За өдөр бүр мэдрэгддэг энэ жижиг деталь тав тухайг бүтээдэг зүйл бол одоо энэ жижиг зүйл дээр нь оршдог байх нэ. Тавилга бол одоо жил бүр солиод байдаг зүйл биш. Амьдралдаа хэдхэн удаа л гаргадаг юм том шийдвэрүүдийн нэг байдаг. За тэр үедээ чанартай тоноглолтой олон харам жилийн насжилтайг ингээд сонгож байгаа юм бол ирээдүйд өөртөө хийж байгаа хамгийн зөв хөрөнгө оруулалт одоо болдог. За Германы 135 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын тоноглолын хэд их брэнд бол Монголд албан ёсны эрхтэйгээр ингэж үйл ажиллагаа явуулдаг буюу Германаас судалдаж авсан ч Монголоос авсан ч одоо адилхан үнэтэй цайтай байх нэ. Хэрвээ та орон зайдаа яг тохирсон орчин үеийн шийдэлтэй удаа эдлэгээтэй галтгоо хэлхийг хүсчээвэл хэдхийн шоурумд нь одоо очиж үзэх юм бол яг одоо мэдрэн одоо тэр шийдлийг илүү бодтоор мэдрээд мэргэжлийн зөвлөгөөгөө аваад одоо нэг удаагийн чанартай сонголтоор насан туршийн гайхалтай тав тухтай юм галтгоотой болох боломжтой байх нэ. Тэгэхээр хаяг бол хаавал 4 3 дугаар хороо дизайн централ түгээд байгаа. За үүний 201 тоотод байрлаж байна.
За холбогд тусын дугаар нь 77 77 тэг 4 56 95 95 тэг 4 56 гэсэн дугаараар холбогдож болно. За мөн дэлгэцээр гарч байгаа хит гэж бичээд та бүхэн фэйсбүүкээр нь дагаад авах юм бол бас те ингээд гой бичлэгүүдийг хараад ингээд бидэрчих боломжтой. За нэвтрүүлгийг ивент тэтгэж оюуны спортыг одоо түмэн түгэж байгаа хөргөж байгаа энэ зүйлийн маань одоо ивент тэтгэж байгаад их баярлалаа. За маш их баярлалаа. За та бүгдээр тийм өргөдөө орцгоё. За альтруу нөөний тийм Узбек тамирчин гэж одоо ярьснаас те Узбек ингээд аврагдлын авраг гэж ярьснаас энэ жил бас ихэд Узбекийн тамирчин өрсөлдөгчийн тэмцээнээс одоо шалгараагаад ирсэн байгаа. Синдаров гээд тамирчин байгаад байгаа. За тэр тамирчин болохоор маш нас залуу. Тэгсээр маш их авьяасаа тамирчин байгаа. Тэгээд Garrix Borrow ер нь шатрын мэрэгжилтнүүд маш их үнэлж байгаа. Magnus Carlsen хүртэл үнэлж байгаа. Яг энэ хөө одоо өрсөлдөгчийн тэмцээн дээр те кандидат дүрнэмэнд дээр үзүүлсэн амжилтыг харахад бол маш онцгой байна. Ямар ч байрлалаас тоож чадхаар залууг надад бол харагдаж байна. Одоогийн байдлаар бол түүний одоо гүйцэтгэл бол үнэхээр сайн байна гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ оны сүүлээр бас энтгийн тамирчин Домора энтгийн дэлхийн авраг Домора Жукгеш маань өөрийнхөө аврагын цолыг бол одоо энэ Узбек тамирчнаас бол одоо хамгаалах тийм тэмцээн бол одоо болно гэсэгтэй. Тийм бас мэдээлэл та бүхэндээ өгчөө. Энэ оны сүүлээр бол маш том арга хэмжээл болох нь байна те. Шинэ дэлхийн авраг гарч ирэх үү? Нэг бол энтгийн тамирчин Гукеш болохоор тийм 18 настай дэлхийн авраг болж байсан. Хамгийн одоо залуудаа дэлхийн авраг болж байсан. Тэгээд цолоо хамгаалах нэг үе те. Бүгд харцгаая. За тэгээд бүгд өргөтөө орцгоё. Маш онцгой өрг, сүүлийн өрг. Тэгээд энэ өрг дээр болохоор хождноороо хятадын тамирчин Дэн Лирен бол дэлхийн авраг хэмээх эрхэм хүндтэй цолыг бол одоо олсон байт юм аа. Тэгээд ерөөхдөө бол авраг болно, дэлхийн авраг болно гэдэг бол хувь тавилангийн асуудал да. Хүн болгон бол их авраг болохгүй шүү, тий. Тэгэхээр яг тийм авраг болох хувь тавилан байсална гэсэн үг, тий. Тэгээ 23 оноос 24 он хүртэлийг нэг жил ингэж дэлхийн авраг хэмээх эрхэм хүнтэй цолыг зүүж авсан тамирчин байгаа маа. Манай урд төвшин, тий. За бүгд харцгаая. За өргөн маань яаж авсан бэ гэж бах, тий. За цагаан талаас ерөөдөө Непомняч, тий. Хартлаас болохоор Лирен тоолчээ. За Е4. За Е5, Мореф 3, Морсес 6, цагаан тэмээ B5. За энэ тавилыг бас бүгдээрээ өмнөх 7 хоног дээр бүгдээрээ үтсэн баах. Энэ маань болохоор Испани тавил гэж байгаа тийм. Испани тавил. Хэрвээ ингэчих юм бол энэ маань болохоор Итали гараа. Итали тавил тийм бол явдаг штэ. За тэгэхээр Итали болон Испани тавилууд бол ер нь шатрын хамгийн анхны одоо тийм гарааны системүүд гэсэн үгэлтэй. Маш олон зуун жилийн настай системүүд байгаад байгаа юм. За мэдээж одоо бүгдээрээ бол өнгөрсөн донос ярьжсэн тийм ээ. Морийг идээд энэ хүү гэдэг тийм одоо санаа байгаа гэдтэй. За тэгээд Испани тавил дээр бол ихвчлэн бол ингэ тийм А6 тоглолдог. Тэгээд энэ нөөдөл бол хийгдсэн байгаа юм. За А6 маань хөөдөө морфи хамгаалт гэж явдаг. Мөн ингэж болдог байгаа. Энэ маань болохоор тийм одоо стениц хамгаалт гэж бас явдаг байна. Ингээд олон янзын гарааны систем бол байдаг. За бас бүгд өнгөрсөн 7 хоногт бүгд энийг үтсэн байгаа тийм. Ингэж тоглосон гэдэг. За тэгээд ерөөхдөө бол А6 тоглосон. За А6 гэдэг маань болохоор шууд ийш хатгаж байна. За одоо ингэ сонголтыг өгж байна. Нэг бол хоошоо ухар, нэг бол морийг идэгсэн сонголт байгаад байгаа. За тэгээд тухайн өрг дээр бол хоошоо ухарсан байгаа. Морийг иддэг тийм гарааны хөлбөр бас байна. Тэгвэл ер нь бол энэ дээр бол хоошоо ухарсан байна. Морийг иддэг нь бол яг тийм гоё тийм хөлбөрс биш байдаг байгаа. За ингэ хоошоо ухарсан байна. Тэгвэл хороо Мореф 6. За Мореф 6 гэдэг энэ хүүрүү бол ер нь давталж байна. За тэгсэн чинь болохоор шууд сэлгээ хийж байна. За одоо бол ер нь бол яг тийм онол дээр бол ер нь бол морь баг иддэггүй. За морь ингээд идчихэж болно л доо. Идчих юм бол яг энэ хөлбөр явна гэсэн өмнөх 7 хоногийн хөлбөр дээр. Гэхдээ нэг одоо өөр зүйл нь болохоор энэ дээр ийм нүүдэл байгаа. B5 нүүдэл байгаа. B5 нүүдэх юм бол хошоо ингээд ухарна. Тэнгүүд ингэж морь хамгаална. Ингээд нэг идчих болно. Тэгвэл цагаан тэмээ Е6 дээр ингээд тоглолцдог. Яг ийм одоо бас тийм одоо онлын хөлбөр бол байна. За тэгвэл яг одоо үндсэн онол гэх юм одоо ерөөдөө онлууд маань яг үндсэн онол гэж нэг онол байна. Бас тийм одоо sideline буюу бас нэмэлтээр ингэж гарчсан онолууд бас байж идэг. Үндсэн онол төр идэхгүй ингэж тоглоно. За тэнгууд одоо энэ дээр ер нь ингэж хамгаалж болно. За ингээд хамгаалаад тоглох юм бол энэ дээр бол ингээд за тэнгууд хартаа сэлгээ хийгээд тэнгууд наад руу ч юм уу маягаар бол тоглодог. За тэгээд тухайн өрг дээр болохоор хүүгээ болохоор арай өөр маягаар хамгаалсан байгаа. Ингэж тоосон байна. D3. За бас болно, айл нь болно гэсэн үг. За ер нь тийм одоо Испани одоо энэ хөө гараа гэдэг бол өөрөө маш тийм цогц гараа байдаг.
нэг ийм үг бас байдаг. Испани гараг хэрвээ тааг ойлгох юм бол шатрыг ойлголоо гэсэн үг. Гэсэн тийм одоо тийм бас үг бас байдаг. Гэхдээ энэ болохоор та өөр ямар ч гараа судлах хэрэггүй зүгээр Испани гараа судлаарай гэсэн үгс биш байгаа. Мэдээж олон янзын гараа судална. Энэ олон гараан дундаасаа Испани гараа бол хамгийн ойлгоход төвөгтэй гараа гэсэн үг. Испани гараа хэрвээ та ойлгочих юм бол шатрын логикийг нь ойлголоо гэсэн үг гэж тийм хэллэг байдаг. За ингэ нүсэн. За ингэж толсон. B5. За тэнгууд хойш аварсан. За Испани одоо шинэ гараан дээр энэ одоо цагаан хуулийн тэмээ биш цагааны. Энэ тэмээ бол маш чухал тэмээ байдаг. Энэ тэмээг одоо тийм одоо алдаж болдоггүй. Энэ тэмээ маань нэг холоос ингээд тийм одоо ноёныг бол ингээд харж яадаг те. Шугамаар ингээд харж яадаг. Маш сайн тэмээ байдаг. За тэнгууд ингэж тоглосон. За A4 гэж тоглож байгаа юм. За тэнгууд болохоор цагаан тэмээгээ уушаа нүүж байгаа юм. Тэтлээ. За A3 гэж тоглож байгаа. За A3 нүүдлүүд бас бүгдээр логиктэй нүүдлүүд байгаа. Яг л одоо энэ нүүдлийг бол хоригдж байгаа те. За тэнгууд хар тал сэлгээсэн байгаа. Тэнгууд хар тэмээ E3 дээр тавьсан байна. За морь A5 гэж давталж байна. Тэгэхээр бид нар бол одоо альруусан байгаа. Энэ одоо цагаан хуулийн тэмээ бол маш чухал тэмээ. Тэмээгээ бид нар бол хамгаалж авч үлддэг гэдэг. Хойшоо ухарсан байгаа. Алтайг хүсэхгүй. За тэнгууд болохоор одоо энэ дээр хүүгээр ингэж ицсэн байна. Морь C3 гээд ишигээ давталж байна. За хар тал ингэж тоглож байна. А-гийн тэргийг B8 дээр. За тэнгууд одоо энэ дээр ингэж тоглож байгаа. Энэ маань болохоор яг ингэ тийм онл юм байгаа. Яг онл. Тий. За тэнгууд болохоор одоо энэ дээр харын бирсээ E8 дээр тавьж байгаа юм. За одоо энэ дээр бүгдээ бас нэг тийм одоо хөлбөр харъя. Энэ хүү сул юм шиг харагдаад байгаас. За ингээд энэ хүү ингээд идлээгээ бодъё л да. Тэнгууд морь идэд ишээ давталж байна. За тэгвэл бүр ингээд юм бод хойш ухахаас өөр бараг арга зам байхгүй. Тэнгууд одоо энэ дээр бас нэг тийм тактикийн санаа байдаг. Тэр нь яадаг вэхээр морь C5 гэж тоолж орж ирдэг. Хэрвээ хүү идэх юм бол ингэж идэх гэдэг шүү дээ. Ийм санаа байдаг гэсэн үг. За тэгээд ихэнх тохиолдолд энэ дээр л болохоор морио холдуулж C6 дээр тангууд морийн цагаан тэмээг нь идчихдэг. Тэгээд бирсээр идлээ. Тэнгууд C3. За C3 нүүдлийн санаа бол морины хөлийг бол хааж байгаа тэмцүүлэгтэй нүүдлээ. За ийм маягаар бол ингэ тоглодог байна. Хойш ухрыг. За тиймээс одоо энэ хүүгүүд идэт авах нэг шаардлага бол байхгүй байх нэ гэсэн үг. Энэний оронд болохоор ингэж тоглож байна. Энэ хүн дээр давхар хамгаалалтаа үүдтэй тоглож байна гэсэн үг. За тэнгуут болохоор ингэж тоглосон байна. B3. C5 тоглосон. Энэ C5 гэдэг энэ нүүдэл бол бас хийгддэг нүүдэл байгаа. Яг л ингэж Испани тавилын маш чухал нүүдэл. За энэ нүүдэл хийгсээр дараа нь морь иш орж ирээд дараа нь иш орж ирдэг ч юм уу. Иймэрхүү маягийн маневр бас байж болтгоо. За морь иш орж ирлээ. А4 идлээ. Морь C6. За яг нөгөө маневр явж байгаас. За морь C3. За морь C3 гэснээр энэ хүү рүү ингээд давтлаад байгаа. Тэнгуут болохоор одоо энэ дээр A5 гэж хүүгээ уушаа нүгээд мориор хүүгээ хамгаалуулж байна гэсэн үг. За хэрвээ одоо энэ морь иш орж ирэх юм бол ингэж идэх гэсэн үг те. Тэрхүү маягийн давталгаах болцоотой. За тэнгуут болохоор одоо энэ дээр морь D2. За энэ морины гол зорилго бол энэ бодол дээр орж ирэх тийм зорилготой байгаад байгаа. Цагаан тэмээ E6, морь C4. За тэнгуут яг энэ мөчтөн болохоор энэ хүүглэгдэж байгаа. За морь хоёрын дундтай. Идлээ. Тэнгуут болохоор морь идлээ. За морь идээд морь болон хар тэмээрүүд давталж байна. Тийм байгаас. За тэнгуут хар тэмээгээ бол хойш ухрааж байгаа. Ерөнхийдөө бол хоёр тэмээ бол хоёулаа байж ах үед маш хүчтэй гэдэг бодноос бол тэмээгээ бол хойш ухрааж байна гэсэн үг тийм. За тэгээ бүгд энэ дээрс нэг тийм хөлбөр тооцъё. За морь одоо ингээд ороод ирэх үе зөв морийг ингээд идэж болохгүй байсан уу гэдэг болно. Ингээд нүүдлээс байна. Тэнгүүт ингээд идэн тийм ээ. За тэнгүүт C3 гээд за морины энэ хөлийг бол хааж өгч болж байна гэсэн үг тийм. Энэ хөл бол угаасаа ингээд энэ хөл өөрөө маш хүчтэй нүүдэл байна. Яг энэ хоёр бодлыг хоёул ингээд хянаад тийм. За тэнгүүд ингээд F5 ч юм уу те орж ирнэ. Тэгээд F3 гэдэг те. За F5 нүүдлийн гол зорилго бол бас ингэж нүх гэдэг байгаа л да. Ингэж нүгээд магадгүй ингээд нүх үед нь хойшоо ийш орохгүй. Ийш ингэ ухардаг ч юм уу те. За тиймэрхүү маягийн хөлбөр явнаа гэсэн. За тэгээд ерөнхийдөө та бүхэндээ дахиад нэг сануулаа хэлэхэд болохоор Испани тавил гэдэг бол бас тийм амархан ойлгох тийм гарааны систем биш ээ. Ингээ харахад бол айгүй тийм олон нүүдэлтэй тэг суул юмнуудтай идэхгүй те. Нилээ тийм адармаатай хөлбөр байгаа даа. Адармаатай бас нэг тийм хөгжилтэй гоё хөлбөрч бас биш. Шидэ мэдээтэй те. Тийм гоёс биш байдаг аа. За тийм юмс ингээд өнгөт нь ингэж тоглосон байгаа.
гол зорилго бол ойлгомжтой. За идсэн идлээ. За тэнгуут болохоор бас идлээ. Морин идлээ. Тэмээгээрээ ингэж идлээ. За яг энэ одоо байрал дээр ингээд аль хүүгээрээ идэх вэ гэсэн одоо тийм сонголт гарч ирнэ тий. Тэгэхээр ихэд бол энэ хүүгээр иддэг. За энэ хүүгээр идж байгаа шалтгаан нь юу гэж болох вэ? Энэ хүүгээр ингэж идэж штэ. За би бол бэрсийн талаа идээд бэрсийнхаагаа онгойлгоно гэж бодох юм байна. Энийг яагаад идсэнийг мэдэхгүй байна. За ингээд үү? Тийм. За тиймэрхүү маягаар ингээд онгойлгож болно. За энэ хүүгээр идэж шалтгаан болохоор бүр энэ одоо 2 дугаар B шугам дээр байгаа хүү болохоор ийшээ ойрчно гэсэн үг байхгүй ингээд. Төврөгөө ойртож байгаа. Тий. Хөлгийн одоо нэг их төврөгөө ингэж ойртож байгаа гэдгээр их сайн нөтлөх нь шүү дээ. Энэ хүүгээр идэх бол бас энэ буудал модлол хянал л да. Гэхдээ энэ хүү бол хэмдэ байгаад шүү дээ. За тэгснээр ерөөд бол энэ хүүгээ хөдлөхгүй энэ хүүч өөрөө маш сайн хүү байгаа байхгүй. Энэ хүүч бол энэ хүүгээс хязгаарч байгаа те. Хүү байгаалгаа учраас ингэж идсэн нь бол хамаагүй дээр нөтөл байдаг бахнэ. За тэнгуут болохоор яасан бэ гэхээр хар тэмээгээ хойш ухрааж тоглосон байна. За одоогийн байдлаар манайхаа яг байрлал үлгөө яг адилхан яваад байгаа ингээд айл талны илүү гэсэн үг биш. Яг ингээд онлын хамгийн сайн нөлөөд ингээд яваад байгаа гэсэн үг. Одоогийн байдлаар энэ одоо Орсын тамирч, Орос хятадын хоёр тамирчин бол хоёулаа алдаа гарахгүй яваад байгаа гэсэн үг. Үнэхээр сайн нөлөө хийгээ яваад байна гэсэн үг тийм ээ. За хар тэмээ хойш ухарлаа D2. За тэнгуут болохоор энэ дээр C7 гэж. За нэг төрлийн бас ингээд тийм маневр хийж जैन те. Ийшээ ороод ийшээ орж иж те. Энэ маань ингээд яг энэ шугамаа ингээд авч байгаа гэсэн үг. Ирээдүйд бас ийшээ гэдэг мат их тийм боломжийг бол хайж байна гэсэн үг те. За одоо энэ морь ийшээ яг энэ хоёр хүнийхээ одоо тусалцаатайгаар энэ буудлаар ороод ирэх энэ морь маш их хүчтэй морь болж хувирна гэсэн үг те. Тиймээс тэр морийг олохын тулд C3 тоглож байна. За тэнгуут болохоор хартаал F5 гэж одоо ингэж уушаага довтолж орж ирж байна. Ингэж тоглосон байна. Тэнгуут ингэж тоглосон байна. За А2 дээр тавьсан. За энэ нүүдэл болохоор бүр ингээ ирээдүйд те яг энэ шугамаа хамгаалах ингээд маш чухал нүүдэл байгаад байгаа энэ нүүдэл маань. За тэг бүгдээрээ харнаа. Тэг ирээдүйдээс яг яаж энэ одоо шинэ алсын бодолтой зэрэг байна. Алсын бодолтой. Магадгүй одоо энэ хүүг нүгээд F2-ын хүүг нүгээд магадгүй хар талыг бирс орж ирдэг ч юм уу тийм үед болохоор энэ хүүгээ бас те холоос хамгаалах ч юм уу тийм санаа бас байж магадгүй. За яг тэгж нүүсэн байна. За бирс нүүлээ G6 шууд ингээд шугам авч байна. За бирс E2. За тэнгуут болохоор одоо энэ дээр бирс хийшээ ухрааж байна. За яг одоо энэ хоёрыг харж байна те. Яг энэ шугам руу одоо ингээд хандаж орж ирж байна те. За маш сайн манер хийж байна те. Ингэж орж ирээд дараа нь ийшээ орж ирж ингэж одоо маневрлж байна те. За одоо энэ хүү яваад энэ араас болохоор энэ дээр шаг байгаа гэсэн үг. За баг мад болно шүү. Ингээд тэр шалчих юм бол ноён ийшээ орж ирнэ. Тэнгуут энэ дээр ийш нэг дээр бол мад хийнэ гэсэн үг. За тэнгуут болохоор яг тэр байдлыг бол одоо ихэд мэдэрч байгаа. Непал те. Непал ингэж тоож байгаа. G3. За ирээдүйд ирэх одоо тийм одоо аюул занлаас бол хамгаалж байна гэсэн үг. Шатармаа нэг төрлийн бас ингэ ирээдүйг харах боломжтой спорт байдаг. Ирээдүйг те таамаглах боломжтой. Ирээдүйд тим үйл явд тим зүйл болж магадгүй хөлөг дээр тим нүүдэл явуулж магадгүй гэдэг бол урьдчилан таамаглаад тэрний эсрэг одоо ингэ тоолдгоор шатар маань маш гоё тийм тоглоом байгаад байгаа тийм. Ирээдүйг ингэж та харах боломжтой спорт гэх юм да. Бараг 150 мянган юм боломж төлбөрөөс те. Тийм. Энэ нээж магадгүй гэж боддог юм уу? Шатар гэдэг бол одоо маш их боломжтой нүүдэлтэй байдаг. Эхний одоо 3 нүүдэл явсны дараа болохоор 150 сая боломжтой хувилбар байдаг. Тэр бол маш их тийм одоо боломжтой нүүдэлтэй. Тий. За тэнгуул болохоор хар тал яаж нүүсэн бэ? Ингэж тоглосон байна. За энэ хоёр дэрэг бол яг хөлгийн голд бол маш сайн юм одоо байрлал эзэлсэн байна. Одоо ингэ довтлогоо өрнүүлэхэд бол их боломжтой хувилбар байна. За байж байгаарай. Үгүй юм байна шүү. Ингэж тоглосон байна. За тэнгуул болохоор энэ дээр бирс F3 тоглож байгаамаа. За тэнгуул яг одоо энэ дээр E4 задлж байна. Хүүгэр идлээ. За хүүгэр идэнгүүт болохоор айлын морь ийш орж иж. Энэ бол үнэхээр сайн нүүдэл. За хар талаас ингээд юм хитэн тамирчин тоглоод байгаа шүү те. Морь ийш орж ирээ шүү. Бирсүр давталж байна. Би шууд хүүгэр идэх юм баг гэсэн чинь морь орж ирлээ шүү. За тийм. Тэгэхээр энэ дэр нөгөө нэг бас альтурын яадаг те. Нөгөө нэг одоо завсрын нүүдэл те. Сөрсөн нүүдэл гэдэг ажиг чухал ахна шүү те. Энд дээр шууд хүүгэр идэхгүйгээр шууд давталж орж иж гэнэ гэсэн те. За ер нь хөлгийн дунд үед бол хөнгөн бодуудаараа их давталдаг. Одоо тийм ээ мориор их давталдаг. Давтарч тоглодог. Хүүгээ хоёр нь бол хэр баргийн хөдлөгдөг. Хүү хөдлөнө гэдэг маань ингээл байрлал ингээл
маш ихээр тийм үү өөрчлөгдөх боломжтой болж ирдэг. Маш их суларлууд үүсдэг. Хүү хөдлөнгүүд тухайн хүний өмнө хамгаалжсэн бодол одоо ингээд сулардаг. Хүү бол зөвхөн урагшаал нүүдэг учраас хүүгээ ер нь аль болох хөдлөгдгөө тоглолт шүү за. Энийг бас одоо манай хүүхд багчууд бас анхаарч байгаарай. Хүүг бол аль баг нөөхгүй гэсэн үг те. За тэнгуэл болохоор одоо ингээд юм бирс одоо хайчихгүй те сонголттой. Ийшээ нэг болох нь байна, ийшээ нэг болох нь байна, ийшээс болох нь байна те. За тухайн тийм одоо өргөдөр болохоор ийшээ орсон байна. За 80-д илүү хамгаалт өгөөд бол тогсон байна. За морь орж ирлээ. За энэ морь бол одоо маш хүчтэй морь болж хуурж байгаа. Бас ийшээгээ давталж байна те. За энэ морийг бол тийм одоо устгах нь л хамгийн зөв сонголт байна. Тиймээс шууд устгасан байна. За бирс идсэн байна те. За энэ болохоор хүүгээр идсэн байна. EF тэнгүүт ингээд идсэн байна. Хойшоо ухраад идсэн байна те. За тэнгүүт болохоор одоо энэ хүү суулгаа учраас бирс C4 идсэн байна. За тэгээ ийшээгээ давталж байна. Энд дээр болохоор хойшоо ухарсан байна. За иймэрхүү маягаар тоглож байгаа. Одоо яг энэ нүүдэл одоо явсан ч гэсэндээ байрлал үнэлгээ бол яг адилхан байгаад байгаа. Тэгэхээр хоёр тамирчин маань ямар өндөр тэмээд бэлтгэлтэй формтой байгаа нь харагдаж байна гэсэн үг. Яг ийм одоо өндөр түвшний тэмцээн дээр бол хоёр талбай биенийг маш их судалдаг. Яаж тоглодгоо те ямар гараагаар тоглодгоо тэрний эсрэг би яаж тоглох вэ гэд маш их судалгаа явж байдаг байгаа. Тэгэхээр ийм олон үед явчаад ах чинь яг байрлал үнэлгээ бол адилхан байна гэдэг бол үнэхээр сайн судалгаатай байна гэсэн үг. Тийм. Одоо юу төгсгөлийн тоглолт руугаа орж иж үзэж болох уу? Арай болог байна уу? За арай болог байна. За. За ер нь ихтэй юу хэлбэр нөгөө simplify болчлаа шүү тий. Танд хэлээ шүү. За нэвтрүүлгийн хамтран ажилтныг танилцуулаад өргөжлүүлье. Хүүхэд бидний ирээдүй Picotan Kids маань өнөөдрийн нэвтрүүлэг маань ивэдд гэж хамтарч ажиллаж байна. Чанарыг танд авчирн нурайтай. За эднийх бол 15 төрлийн эрдэс витамин агуулсан, мультивитамин, ашигтай бактери агуулснараа давуу тал ихтэй байдаг. Одоо нэг тус нуугаад авахгүй нэг дор уучаар тий нэг л юм уучаар амар штэ. За хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмжинэ. За боцын солилцоог дэмжиж тархины үйл ажиллагаа, за ашигтай бактери бол нэг хоол боловсруулах хэрэгцсэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. Одоо дархлааны бас ихэнх хувь нь одоо бас тий ходоод гэжтэй хамааралтай байдаг. За хайрцаг дотор 14 ширхэг энэ нунтаг хэлбэртэй ууттай бүтээгдэхүүн байгаа. Тэгэд 1-3 насны хүүхдэл өдөрт нэг уутыг, 4 болон түүнээс дээш насны хүүхдэл 1-2 уутыг за ус болон тарганд найруулан ууж хэрэглэнэ гэж. Тэгээд одоо хүүхдээ эрүүл саруулах ухаантай тий эрүүл бие хаатай хүүхд болохын тулд бидний бас заавалчгүй дэмжих зүйл нь бас энэ болов. Тэгээд нөгөө нэг мөр дэмждэг ч юм уу дараа гэж хойшлуулах ямар ч боломж байхгүй тий. Яг нөгөө өдөр тутамд тогтмол ингэж хэрэглэх ёстой зүйл байдаг. За health point гэмээр болон бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Тэгэхээр Picotan гэдэг та бүхэн бас бичгийг хараад энэхүү бас бүтээгдэхүүнийг авч хэрэглээд чанартай одоо зөв сонголттой холно гэдэгт итгэлтэй байна. Alkaloid Mongolia гэдэг Facebook-аар та бүхэн дагаад аваарай. За холбогдох чинь дугаар нь 83 51 91 99 34 97 17 гэсэн дугаарууд байна. За нэвтрүүлгийг ивент итгэж байгаа шатрын оюуны спортыг одоо явуулах боломжийг олгож байгаа хамтран ажиллагчтай их баярлалаа. За маш их баярлалаа. За тэг бүгдээрээ бас харцгаая тий. За ерөнхийдөө тийм иймэрхүү байрлал үүсчихэд байгаа тий. За хамгийн сүүлийн нүүдэлс бүгдээрээ харцгаая. За бирс ийшээ давталж байгаа. Энд дэсэг хүү гидэд ийшээ давталж байна тий. Хойшоо ингээ уурсан байна. За одоо энэ хүү бол ингээ сол байгаад байгаа. Энэ хүү маань альтер болохоор энд байсан хүү гидэд ийшээ орчихсон байгаа тий. За тэнгуэл болохоор одоо энэ хүү бол эдсэн байна. Ер нь бол ингээд юм хоёр тал маань болохоор маш нэг тоолж байгаа. Энэ маань тийм одоо стандарт цаг учраас хангалттай цаг байгаа байхгүй юу? Нэг талдаа 2 цаг гэдэг маань бол хангалттай. Тэгээд тэр маань тодорхой нүүдэл хүчний дараа бол цаг нэмэгддэг. Тийм одоо форматтай байж идэг. Тэгэхээр ер нь бол 8-9 цаг тоолох болцоотой байдаг байна те. Тэгэхээр маш нухацтай бодож агаад нүүж байгаа нүүдэл ахна шүү дээ. Өнөөдөр бид нар энэ үргийг маш ингээд хурдан яриад өнгөрч байгаа ч гэсэндээ яг тэр тухайн бодит моменттой 23 оны те 4 сарын 30-ны өдрөөр энэ үрг маань бол маш сайн бодож тоглогдсон байна тий. За ингэ нүүсэн байна. За тэгсэн чинь болохоор цагаан талаас ингэж тоглосон байгаа. За тэнгуут болохоор айс 6 тоглосон байна. Тэнгуут бирс C6. За бирс C6 тоглосноор болохоор энэ хард тэмээр бол бас довтолж байна тий. За тэнгуут болохоор тэрийг хамгаалж хойшоо ухаж нүүж байгаа юм. За тэнгуут болохоор энэ нээлттэй шугамыг бол авч байгаа. Энэ ингэ шугамыг те. За одоо энэ дээр бас ингэж шалаа малаа бас байх болцоотой. За тэнгуэл болохоор энэ дээр шууд ааш толоо гэж нөөж байгаа те. Ингээ урьдчилаад ингээ нүүдлүүд ингээд нүүтгэхэд ангууд нь ингээд урьдчилсан хамгаалтын нүүдлүүд ингээд хийгдэт байна гэсэн үг те. За тэнгуэл болохоор одоо энэ дээр ингэж тоолсон байгаа. За энэ нүүдлийн маань хамгийн гол зорилго маань юу юм гэхээр энэ хүүг C5 хүүг идэх гээд байгаа. Бирс болон арт тийм ээ те.
нийлж ягаад идэх гээд байгаа. За тэнгуут нөгөө тал нь болохоор хар хөлн тэмээгээ тавьдаг тавьсан. За бас адилхан энэ хүүг идэх гэж байна гэсэн үг те. За нөгөө талаас илүү тийм одоо бас идэвхтэй байралтай байж байна. За тэгсэн чинь болохоор энэ хүүг болохоор идээгүй. За энэ оронд яаж тоглосон бэ гэхээр Е8 гэж тоглосон байна. За Е8 гэд тоглосон. За нэг нүүдэл ухрахт юм анаха. За хэрвээ энэ хүүг одоо идсэн бол цаашаа ямар хөлбөр болох вэ гэдэг. Ингээ идсэн бол ингээ идчихнэ. Бирс идэнэ. За тэгээ харт мэднэ. За ер нь одоо манайхан бол мэдж байгаа шатар маань тийм одоо 3 үе шаттай байдаг байгаа. Гараа, дунд үе, төгсгөл гэдэг те. За тэгвэл дунд үе хизээ дуустдаг вэ гэснийг ойлгохтой байхгүй. Дунд үе хизээ дуустдаг вэ? Бирс солигдсон цагт дунд үе дуустдаг гэж үздэг байхгүй. Тий. Тэгээ бирс солигдчихвол юм бол дунд үе дуустаа. Одоо болохоор төгсгөл. Тий. Тэнгүүл болохоор бид өдөр төгсгөлийнхэн дүрм журам тактикийн дагуу те зарчмуудаа баримтлаа тоглоно гэсэн үг те. Ноёно тавталганд оруулах моруулах гэдэг ингээ байдаг те. Гэтэ бирсээ эрт идчихвэл яах вэ? За тий ерөөдөө тийм одоо бирсээ тийм эрт эзэн ч гэсэн ерөөдөө бол баг тоглолтын маань те дунд үе баг өнгөрлөө гэж тооцож болно. Нэг үл тийм одоо арай өнгөрөөг байна гэд нэг хэсэг жоохон явж байгаад те жоохон боц холцож байгаа бас тийж болно. За ерөөдөө ихэнх хөрөг маань болохоор бирс маань бол нэлээд сүйд солигддог те. Тийм гарааны нүүдэл явлаа. Тэгээ дунд үе явлаа. Дунд үе явж байгаад би хоёр талын бирс солигдлоо гингүүт за тэгвэл тоглолтын дунд үе дууслаа гэж бол энэ ихвчлэн болж үздэг гэсэн үг. Яг таг бол тас тийм биш гэсэн үг те. Гэхдээ ихвчлэн бол тийм байдаг байна. За ингээд тоглолоо. За энэ хүүгээс идэнэ гэснээр идэж болж байна те. За тэгэх юм бол энэ дээр юуж болж байна? F5 гэдээ орж болж байна. Тэнгүүс C8. За одоо ингээд хар тэмээгээ олдуулаад араас нь хайлын тэмээг идэх бодолтой нөлөөс байж болно. Хойшоо ухраад. За тэнгүүд ийшээгээ E3 гээд цагаан тал бол бас маш найдвартай харж гарсан да. Хар талд нэг нүүргүүгүү байгаа. Энэ хүүгээ гэдэг юм бол урагшаа нүгээд тоглож болно. А4 энэ ард очино. А3 гэд тэмээгээр хамгаалаад тоглож болно. За одоо энэ дээр болохоор ер нь бол яг энэ хүүрөө тэм давтлахад нэлээд хэцүү байгаа даа. Тэгэхээр энэ одоо харуулын тэмээ бол иш орж чадахгүй байгаа. Яа ингээд чинь тийм ээ. Тиймээс одоо энэ дээр тийм одоо яг ноён илүү ингэж ойр тосоор харахгүй болно. Ингээд ойртоод те ингээд ч юм уу те очих тиймэрхүү маягаар ингэж тоглолт цаашаа үргэлжлэх боломжтой гэсэн үг те. За иймэрхүү маягаар. Яг энэ хувилбар яагаад яригдсан бэ гэхээр бирс энэ хүүг идсэн бол гэсэн маягаар яригдсан байна. За тэгээ яг ингээд юм одоо бодит одоо өргөдөр болохоор бирс маань идээгүй дэж нүсэн байна. За ингэснээр энэ бас тийм хар тэмээр бас онилж байна те. За энэ дээр бас шууд цаар тийм одоо дарамт ачаал өгч ирэх гэсэн үг те. За ингээд идсэн байна. За тэнгүүд ингэж тоглож байгаа юм. За аваа сайн хөдөлтэй хар тэмээ хөдлөх юм бол бирс нь одоо авч иднэ гэсэн үг те. За тэгээд одоо энэ дээр болохоор баг одоо идчихнэ. Хэрвээ одоо хар тал нэг л одоо тийм буруу нүүдэл хийх юм бол одоо магадгүй ингэдэг ч юм уу ингээ баг идчих шүү. Тэгээ ингээ идэх юм бол баг ингэж иднэ гэсэн үг те. Тэрхүү маягийн тактик явуучих болцоотой гэсэн үг энэ дээр. За тиймээс одоо энэ дээр яг энэ тактик одоо бас явах болцоотойг анзаарангуудад доошо нэг орж өгч байна. Хүнийхээ үйлдвэрлэл хамгаалалт үүсгэж байна гэсэн үг те. За одоо энэ одоо айлын одоо энэ F6 дээр байгаа бод руу тэрэг рүү бол цагаан талаас бол давтлахад бол маш хэцүү болсон. Яг тэгэхээр хүнийхээ үйлдвэр ингээд маш сайн хамгаалтан дээр байна гэсэн үг те. За тэгвэл болохоор одоо энэ дэр ингэж тоглосон байна. Биш юу лээ. Ингэж тоглосон байна. За энэ хүртэл одоо бас тийм одоо байрлал үнэлгээг адилхан тоглоод байгаа. За тэгсэн чинь болохоор харын бирс E2 дээр ирсэн байна. Бирс иш орж ирлээ. За одоо энэ одоо хоёр хүү бол ер нь л маш аюултай байгаад байгаа. Анзаарч байгаа бол тий. Энэ хоёр хүү бол урагшаа ингээд баг багаар ингээд төхөөд яваад тах юм бол бирс гарах болцоотой маш тийм одоо эвгүй аюултай байгаад байгаа. Тэгээ энэ хоёр хүүг тийм одоо устгах нь бас нэг төрлийн бас тий цагааны бол тактик гол одоо даалгавар болж өгнө гэсэн үг тий. За энэ дэр ингээд явсан байгаа тий. За тэнгуут болохоор одоо энэ дэр яаж тоглосон бэ гэхээр ингэж тоглосон. За хар тэмээг нэг хойшоо ухраан гутаад хоёр хүүгээ хамгаалчихж байгаа. За тэгэхээр энэ хоёрыг одоо устгах гэдэг бол нэг төрлийн маш хэцүү даалгавар болж байна. Ноён E4 тоглоод шаг. За ноён хойшоо орсон G8. Тэнгүүт энэ дээр ахаа шаг. Иш орсон энэ дээр ахаа шаг. За тэнгүүт болохоор за одоо энэ дээр ингээд юм одоо 3 удаа яг энэ нүүдэлд давтагдах юм бол хоёр тал маналгаа тэнцэнэ. Тэ? За тэг яг энэ дээр болохоор Непомнашти бол
хойшоо нүүхээс бол энэ нь бол татгалцсан. За яг хойш нөх болж өөртөө байсан уу? Байсан. Яг хойшоо нүүлээ, ингэж шаллаа те. Буцаад нүүлээ, ингэж шаллаа. Яг ингээд тийм боломж бол байсан байна. За гэвч болохоор яг тийм одоо хожихын төлөө тоглосон гэсэн үг. Энэ болохоор тэр Непогийн яг тухайн энэ одоо энэ өргөд дээр гаргасан айгүй том шийдвэр. Непо ч хараас үлээ. Тий. За. Хараас. Тэгээ одоо хэрвээ одоо ийшээ орох юм бол ийшээ шалаад те. Ийшээ шалаад буцаад орох юм бол буцаад шалаад ингээд байх болцоотой гэсэн үг те. Тэгээ 3 удаа нүүдэ давтчих юм бол тэгэл хоёрталмаа тэнцэн те. За гэвч одоо энэ дээр болохоор хаах шийдвэр гаргасан ингэж. За. Энэ шийдвэр маань юу гэсэн үг юм бэ гэхээр би болохоор хожимоор байна гэсэн тийм одоо шийдвэр байна ч те. За тэгвэл болохоор одоо энэ дээр бирс F5 гээд нүүж байгаа. За нэг талаар болохоор одоо энэ бодыг нь болохоор хөдлөхгүй гэсэн үг. Ноён хөдлөх юм бол ингэ тийм барьж идчих гээд байгаа. За тэгвэл болохоор одоо энэ дээр C4 нүүж байгаа юм. Ингээ багаар хүнүүд нь ингээд угшаа ойртод байгаа гэсэн үг те. За одоо энэ дээр болохоор H4 нүүсэн. За энэ нүүдэл болохоор маш том алдаа байсан. Уг нь бол лог гэвэл их зөв. За яагаад зөв юм бэ гэхээр энэ нүүдэл яваад энэ дараа ингэж нүх гэдэг нь шүү дээ. За энэ хөл логтой нүүдэл байсан. Энэний оронд ямар нүүдэл нь арай илүү байсныг бүгдээ бас хамтдаа харцгаая. Энэний оронд биш те. Энэ нүүдэл арай илүү байсан. За бүгдээ харсан уу те. Ноёно нэг хошоо. F4 дээр. За хэрвээ энэ хүү C3 гэдэг ингээд аваад ер нь C3 гэж нөхөн бол ойлгомжтой. Тэгэх юм бол одоо ингэж нүгээд. За одоо энэ дээр ингэж нүүж болно. За тэгэх юм бол одоо энэ дээр H4 нүүх юм бол одоо энэ дээр бол асуудалгүй болох байжээ. За тэгээд энэ дээр магадгүй ингэж орж ирнэ гэсэн үг те. За тэгэх юм бол хоошоо ингэж ухарлаа. За түнгүүд A6 дээр ирлээ. F5 дээр ирлээ. За тэгээ магадгүй F6 дээр ирлээ. D3 A6 ингээд нүдчих юм уу. Иймэрхүү маягаар ингээд нүүдэл давтаад ер нь бол хоёр тал маань тэнцэх боломж байсан гэсэн үг. Непо маань болохоор Оросын тамирчин цагаанаас тоглож байгаа Оросын тамирчин болохоор хурдан тоглолтын дээр сайн байдаг. 5 минут 3 минутын блиц тоглолтуудтай айгүй ур чадвартай байхгүй юу. Тэгээ энэ өргөдөр хэрвээ тэнцсэн байсан бол хятад тамирчин болохоор тэр хурдан тоглолтондоо тийм сайн биш. Яг энэ өргөдөр тэнцчихэл байх юм бол шууд одоо энэ дараагийн өргөс ч ингээд бүх илүү хугацааг нь багасгаад 5 минутын блиц рүү оролдог байхгүй юу. Эхлээд тийм 14 стандарт өрг яваад тэний араас ингээд юм одоо 25 минутын тийм 4 өрг яваад энэ дээр л хоёр тал аль нь хожилцахгүй байх юм бол ахаад багасгадаг байхгүй 5 минутын өрг болоод явдаг гэсэн үг. Хэрвээ 5 минутын өрг рүү орж чадсан байсан бол Непо ялах магадлал маш өндөр байсан. Непо нааш тий. За дааж энэ нүүдлүүд маань ингээд явагдаагүй. Яг энэ дээр болохоор энэ нүүдэл явсан болохоор маш том алдаа боллоо. Тэгээд байрлалын үнэлгээ болохоор халтрын 0.1-ээс бол одоо яг энэ байрал дээр хасах 2.5 болоо авчиж байгаа. Зөвхөн энэ нүдлээс болоод. Зөвхөн энэ нүдлээс болоод тий. За тэгээ бүгд харъя. Энэ нүдэл явсан. Тэнгэр болохоор ингэж нүүж байгаа. Орс хартлаас хятад байгаа шүү. Андуурсан. За одоо ингээд нөө юу аана? За ингээд тоглож байгаа. Одоо ерөөдөө солилцоо хийх гэдэг нь шүү дээ. Солилцоо хийх гэдэг нь. Одоо ингээд идчих юм бол харт талдыг ашигтай байх гэдэг нь тий. Ингээд идчих юм бол хүү ингэж идэж орж ирээд тэгээ магадгүй тийм бод хүүгээ ард нь хамгаалж агаад угшаа нөх мөх ч юм уу тий. За яг тэр энэ бодлыг бас хар тэмээ ингэж хамгаалж байгаа тий. Тиймэрхүү маяг тоглох юм бол их ашигтай байх гэдэг байгаа байхгүй юу. За тиймээс болохоор энийг бол идэхгүй. Хойш ингэж ухсан байна. F3 нүүсэн байна. За тэнгэр болохоор энэ дээр ингэж тоглож байгаа. Шууд бирс рүү давтлаад. За одоо яг энэ одоо байдал дээр болохоор байдал нэлээд эвгүй болсон гэсэн үг л дээ. Нэлээд хүндэрсэн. Байрлал үнэлгээнд дээр бол хар талдаа илүү заагаад байгаа. За ингэж тоглосон. C3 нүүсэн. Энэ хоёр хүү бол маш аюултай хоёр хүү. Яг энэ одоо зүйл маань 23 онд ингэж болсон гэсэн үг те. Тэр ингээд дэлхийд даяар маш олон сая шатрын фэнүүд те энэ дөргийг үзээд те яг энэ нүүдэл явагдаад те. За тэгээд маш тийм том одоо тайлбарлагч нар тайлбарлаад одоо тэгж магадгүй ингэж магадгүй гэж ингээ ярилцаа. Тэр ингээд маш олон үйлчилсэн гэсэн. Би яг тэр донд ингээ байсан. Яг ингээ бодоо хараа үйжсэн. Энэ нүүдэл ингээ явсан. Тэг хүү ингээ угшаа нүүн гэдэг маань ингээ маш том аюул байдаг. За одоо яах вэ те? За тэг яг энэ дэр болохоор яасан бэ гэхээр Непо ингэж тоглосон. Бишөө давтлаад. За тэнгэр болохоор бирс ингэж тоглосон. Солиг шууд. Солиг гэсэн байгаа. За Непо солихгүй штэ энэ дэр.
Ер бэр солихгол юм бол хар тал баг хангалттай илүү бол явчихна. Баг хожно. Солихгүйгээр ингэж тоглосон байна. C8. За тэнгуүл болохоор ингэж тоглож байгаа юм. Үнэхээр одоо тэр хятадын тамирчин байгаа те. Лирэн, дин лирэн бол маш сайн одоо calculation тооцоолол хийж тоглож байгаа юм. Бэрсрүү ингэ тавтлаад байгаа байхгүй. Одоо энэ хүү бор ингэ ахаа явах гээд байна шүү дээ те. Маш эвгүй нөхцөл байдал үүсэж байгаа. За тэгэл болохоор бэрс А8 тоглосон. Үнэхээр одоо ингэ маш тийм одоо юу яа тийм да нэг тийм одоо хэлц байдаг те. Амжилтлах одоо хүчил төрөгчгүй болно гэж. Яг шатарт одоо яг энэ нүүдлийг ингээд одоо бол Непогийн болохоор бүр ингээд амьсгаа авах хүртэл хэцүү байгаа гэсэн үг байхгүй юу? Яг тэр тийм амьсгал нь ингээд боогдоод сайн нүүдэл байхгүй те. Үнэхээр одоо хэцүү байдалтай болж байна. За ингээд нүүсэн. За тэгсэн чинь болохоор ингэж тоглосон. За тэгвэл одоо ингэж солилцъя те. Ингэж солилцъя гэж солисон байна. За тэгээ энэ дэр бол сольсон. За бэрсэр ицсэн. За энэ дэр болохоор одоо тийм бод бэрс Е4 гээд шаг хийсэн байна. За тэнгуүл болохоор буцаад ингэсэн. Солиё гээд те. Хэрэв одоо ингэ сольчхол юм бол хар талыг бол зогсооход бол маш хэцүү. Тийм багаас одоо энэ хүү бас явна. Ингээ явна те. Маш эвгүй. За тиймээс болохоор солихгүй ингэж тоглож байгаамаа. За тэнгуүл болохоор одоо энэ дээр ингээд шаг хийж байгаа юм. За H2 руу орсон байна. Тэнгүүд A4. За улам яваад байна энэ хүмүүд те. Маш хэцүү те. A4. За тэнгүүд ингэж тоглосон байна. За одоо энэ хүүг бас ингэ идэх гээд байна те. Энэ хүүг болохоор ингэ хоёр үчир идэх гээд байна. Хамгаалж байгаа нэг л бод байгаа. За тэгсэн чинь болохоор энэ хүүгээ хаяад A3 гэсэн байгаа. Яг энэ одоо шийдвэрүүдийг гаргахад бол маш хэцүү шттэ. Тэ? Ингээ А3 гэдэг ингээ уушаануусан те. Маш хэцүү. За тэнгуүл болохоор энэ хүн гэдэг юм идэхгүйгээр хошоогоо седлоо дээр ухарсан байна. За тэнгуүл болохоор бэрс ишигээ буцаад нөөсөн байна. За седлоо ухарч байгаа бүгдээ ойлгож байгаа байх ч бодож байна. Яг энэ дээр мат их гэдэг нь. Тиймээс тэрийг хамгаалж хошоо ингэж ухарч байна. Тэнгуүл буцаа сед өрөө. Хэрэв одоо А2 нүүх юм бол идэн штэ те. Энэ хүү бас уушааны бол бас идэнэ. За иймэрхүү маягаар байгаа. За тэгэхээр одоо энэ ингээд хар тэмээ бол сул очиж байгаа. За тэнгуүл болохоор одоо энэ дээр хартал C2 нүүж байгаа. За C2 нүүлээ. За тэгээд C2-ыг болохоор юу хамгаалж байгаа? Бэрсийн үйл дээр хамгаалсан. Бэрс нь хамгаалж байгаа. Идэх боломжгүй ингээд улам уушаа нөгөөд байгаа хүүнүүд. Энэ хүүнүүд маань ингээд яаж яваад ингээд хоёр хүүдээ үлдчихвэ те. Яагаад энэ авид цагааны хүү байхгүй байна. Харын хоёр хүү үлдчих гэдэг маань том асуулт те. Яг ийм одоо байдалтай болсон гэсэн үг те. За тэнгуүл болохоор одоо энэ дэр ингэж нүсэн. Энэ бодлыг хамгаалаад те. За одоо ингэж юм бод бэрс гарах юм бол би иднэ. Нэг боддоо тэмээгээ өгнө гэсэн үг те. Тийм ягаар тоглож байна. За тэгсэн чинь болохоор одоо хардлаас ингэж тоглож байгаа юм. За энэ дээр болохоор ноён G2 гингүүл болохоор одоо энэ дээр H5 нүсэн. За ноён F тэгнүүсэн. Ингэж тоглосон. За тэнгуүл болохоор ингэж тоглосон байгаа G4. За энэ хоёроо бас нэг юу үүсэх гээд байна. Тоглолт ингээд үүсэх гээд байна. За тэнгуүл болохоор HG нүүсэн. Тэнгуүтэн дээр H5 нүгээд юу хатгаж байгаа, бэрс рүү хатгаж байгаа. За хэрэв одоо тийм одоо бэрс ингэ идчих юм бол энэ хөвг шууд идэх гэсэн үг шүү дээ. За тэгсэн чинь болохоор бэрс болохоор F5 гэж байгаа. Юу гэж идэхөө? Идэхгүй байна. За тэнгуүт ингэж тоглосон байгаа. D5. Тэгсэн чинь болохоор хар тал нь энэ хүү уушаа нүүсэн байна. F4 орж ирсэн. За F4 орж ирээд ингээд юу хааж байна те? Энэ хар тэмэл бол хатгаж байна. Тэгсэн чинь шууд энэ дээр A2 тоолж байгаа. Одоо энэ хүн нэг нүгэл ингээд юу гар бэрс гарлаа. Бүр амар тийм одоо бүр үнэхээр ингээд бүр ингээд хоёр тал бүр ингээд юу яана гэдэг үлээ. Хоёр тал маань ингээд бүр ингээд байж суухын эц байхгүй. Тим ингээд амьсгаад авцсан тий? Амьсгаад авцсан тийм өрг болсон байхгүй. Харин маш гоё юм. Тэгээд нэг гоё үйл явдал нөгөө нэг юу ч биш хүү ингэж яаж чааж юм уу тий? Нэг надад бол энэ тийм уйтгартай өрг ерөөс санагдахгүй санагдсангүй. За ашгүй тий. За тэгээ энэ хүү болоо ингээд бэрс хахад авч одоо энэ ингээд идэхээс урахгүй болсон эдсэн байна. За тэнгууд одоо тийм хартлаас болохоор нэг маш сайн нүүдэл хийгээд за тэгээд ирэхдээ бол цагаан талаас непомнажди бол бууч гсэн байна. Ямар нүүдэл хийсэн бэ гэхээр ингэж идсэн байна. За одоо маш хэцүү.
За хэрвээ одоо энэ дээр ингээд идэх юм бол юу болох вэ? Шууд бирс. Тийм багаз. Тэг өөр одоо яг одоо яах вэ те энэ дээр? Ямар ч арга байхгүй. Энийгээ тийм одоо холдуулах юм бол бас бирс. Идэх юм бол идэн те. Ямар ч арга байхгүй. За бүгдээ харъя. За тэгээ энэ дээр яг энэ нүүдэл дээр угаасаа одоо цаашаа нүүдэл байхгүй. Тэгээд хамгийн зөв нүүдлийг бол энэ дээр хийж орж ирж байгаа энэ дээр. За бүгдээ нэг нүүдэл хураад. Яг энэ дээр ингэсэн байгаа ш тэ. Тэнгүүд ингэж нүгээд эдэнгүүд ингэж нүгээд энэ бол яг хождын нүүдэл байсан байна. За тэгээд энэ нүүдэл дээр бол ингээд юм хожигдсан байдаг. За тэгээ бүгдээ хамтдаа нэг одоо бичлэг үзье. Нэг 1 минутын бичлэг байгаа. Яг тэр сүүлийн моментийг бүгдээ харъя. Яг хятадын дэлхийн авраг дэн лэрэн бол Оросын их масдрыг хожиж байгаа хэсгийг бүгдээ хамтдаа харцгаая. За сүүлийн мөч явж байна те. Ийм баг цаг үлдсэн байсан юм уу те? Тийм байна. За нэг нүүдэл хийлээ хоёр те. За харж байгаа бол ингээ Непал бол маш их сандарч байгаа тийм багаас. Тийм байна. Тэр өөр тийшээ харж байна. За ингээд юмнуудаа унагаачлаа. хажуудаа байгаа шатрын дүрсүүдийг унгааж байна. За та хоёрыг эцсэн очоод тэнгуут болохоор огт эргэлзэхгүйгээр ингэж эцсэн. За барьсан. Йоо ийм үйл явдал. За тэгээд ингээд Яа, сандалнаасаа бож чадахгүй ш. за хитэн тамирчсан бас маш их одоо нервний араас хожиж байгаа болохоор бас юу яагаад вэ те? Нүрээ дараад Маш тайван байна шүү. Баярлж өсрөхгүй байсан юм. Гоё байна гэхдээ. за энэ болохоор одоо маш олон одоо эмоцууд авчиж байгаа. Баярлах тий? Ямар мундаг доктортэй. Гэтэ маш их нөгөө том их хар ажлын ард гарна шиг үнэхээр бас ядарсан ч байгаа. За ийм үйл явдал болжээ. Гэхдээ үнэхээр баярлж байна. Нууч чадахгүй нуучлаа. Йоо, хоёр талаас яг компьютер шиг өстэй үзэж байгаа тий. Эцсийн мөчөд хятад талаас бол дээрээ яг давуу гэдгийг харуулж чадлаа. Тэглээ. За ийм үйл явдал болсон байна манайхаа. Тэгээд үнэхээр одоо маш олон өрөө тоглосон байгаа тий. 14 өрөө тоглоод энэ ч хожихгүй ингээд хоёр тал маань ингээд тэнцээд оноо адилхан оноотой тий. Тэний араас ингээд юм бас ингээд 25 метрээр бид тий 3 өрөө дээр нь тэнцсэн. Энэ дэр хэрэг тэнцсэн байсан байх юм бол Непагийн давуу тал эхлэх гээд идэг тий. Яг тэр одоо мөчтөр Непа хожигдчихж байгаа хэрэг тий. Энэ болохоор маш их тийм одоо сэтгэлийн одоо маш хүнд одоо юм юу тийм дээ зүйлийг мэдэрнэ гэсэн үг тий. Маш их тийм шарах гэх юм уу тий. Маш хэцүү өөрт нь бол тийм амар байхгүй ойлгомжтой. Тэгээ ялангуяа Непалч нь хоёр удаа ингээд юм бодлогын аврагын төлөө өөрчлөлт хойлон дээр нь ялгагдчихж байгаа тий. Энэ мөч бол одоо үнэхэр хэцүү байсан. Одоо баг ингээд гадаа гараад хамаг байдгаар ойрлоод уйлсан ч одоо багтахаар тийм эмоц мэдэрч байгаа гэсэн үг тий. Үнэхэр хэцүү. Шүн бараа нойр нүрэхгүй шүү дээ. Хоол идэггээд хоол орохгүй тий. Юм ууйгээд ууж болохгүй тий. Үнэхээр одоо маш хэцүү тийм үйл явдал болжээ. За ингэж одоо яг тийм одоо анх удаа ингэ тийм одоо бүгд найрамдах тийм одоо хятад ард улсаас ингэ тийм одоо шатрын дэлхийн авраг төрөн гарсан төвхтэй байт юм аа 2023 оны 4 сарын 30-ны өдөр. Одоогоос баг тийм одоо хэд жилийн өмнө байна. Тий, 3 жилийн өмнө тий дэлхийн аврагтай болж ижээ гэсэн үг тий. За ийм үүрэг болж тээ маш олон нүүдэлтэй үнэхээр одоо хоёр тал маань ингэж маш их одоо ингэ савлгаатай тий. Зүрх бол маш хурдан цохилж байгаа. Маш хурдан цохилоод үнэхээр савлгаатай тийм үүрэг болж ижээ. Амаргүй үүрэг. Саяхан яг бичлэгнээс тэр Непкогийн гаргаж байгаа үйлдэлүүд тий. Үнэхээр дотор нь ямар их шуурга болж байгаа болоод гаднаа тийж байх уу юу те. Сандалнаасаа яхахтай хүртэл ингээ унлаа шүү дээ. Унлаа шүү тий. Тэгээ шадарчтай нөгөө одоо ингэж яг ингээ нөгөө сандрахаараа ч юм уу те ингэж гаргадаг тийм бод рефлекс байдаг. Дүрснүүдээ ингэж барьдаг тий. Дүрснүүдээ бариад ингэж илүү анхаарлаа төвлөрүүлж боддог тий. Дүрснүүдээ хүртэл бариад ингээ алдаад байгаа сте тий. Доошоо алдаад бүр гар нь ингээ салганаад байгаа нь бол үнэхээр тийм маш хүнд тийм одоо цаг үе байсан Непагийн хувьд тий. Непа жоохон ер нь жоохон азгүй л байна да тий. Уг нь бол үнэхээр бас Женус онцгой мөн байгаад идэг. Аврагал болж чадахгүй байгаад байна да тий. За би тэгээ та нарт маш хурдан яг одоо эндээс цаашаа
мадалж гаруулъя. Ооц. Одоо ингэж идлээ. Энэ бол одоо ойлгомжтой тий. За ингээд идчих юм бол шууд ийшээ ингээд бирс гарна. Ийшээ орж ирнэ. Тэгэх юм бол E4 шаг. H3 орж ирнэ. F1 шаг. F1 шаг гэж байгаа. За тэнгуут болохоор одоо энэ дээр ингэж нэг хаах нүүдэл байна. F5 шаг. H4 орж ирнэ. Ингээ мат. Болох байсан гэсэгтэй. Цаашийн үргэлжлэл нь бол яг иймэр өрнөх байжээ. Хоёр бирсийн эсрэг тоглоно гэдэг бас айгүй тийм тий жоохон за муухагаар хэлэх жоохон шившигтэй гэх юм. Одоо жишээлбэл битэрийн одоо орсон өргүүд дээр юм нөгөө хүүн бирс гарч байгаа хэсэг ер нь гарч байгаагүй тий. Тэгэхээр нэг талаас Орос яаж яаваа. Тий бирс гартал нь тэрийг явуулчваа тий. Харин тий. Гарах хэмжээнд хүртэлнэ гэдэг шиг. За ийм өрг болсон байт юм аа манайхаа. Тэгээ энэ өргийг бас бидний зүгээс та бүхэндээ тайлбарж өгсөндөө бол маш их баяртай байна. Түүхэнд үлдсэн нэг тийм өрг байх нэ. Яг харамсалтай хэрнээ маш баярын мөч гэсэн үг шүү дээ. Нэг тал нь бол маш их баярлж байгаа. Нөгөө тал нь үнэхээр харамсаж одоо бүр амьдрал дахиад тийм боломж бол олдохгүй шүү дээ, тийм болжээ. Надад энэ өрг ер нь их таалагдлаа. Яагаад тэгэхээр нэгдүгээрт энэ манай хоёр талын хөрш байгаад байна тий. За хоёрдугаар тэгвэл нөгөө энэ цаг үед болж байгаа үйл явдлууд байгаад байна. Үеийн залуучууд энд ингэж тоглож байна тий. Тэгэхээр одоо маш ингэж ойрхон тусч мэдрэгдлээ. За тэгээд одоо энэ өргийг ингэж гоё тайлбарлсан өрөг одоо бас ер нь байдаг ч юм уу үгүй ч юм уу. Даа ялангуяа яг их хэл дээрээ тий. Хэн бүхэнд ойлгомжтой ингэж гоё мэдээллийг өгч цаг үедээ мэдээлэл цоцрохгүй ойлгож байгаа гэдэг их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл даах герман чанар хийх болно. Чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Бикутан Кидсийн үндэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг НТV Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээ студид шатрын стримээр шатар сонирхогч Аги зөвтлөгч урна хоёр ажиллаа. Тэгээ дараагийнхаа цус хөтлөөнаар хэрэг уулзтлаа баяртай баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.